Уильям Шекспирийн алдарт Ромео Жюлиета хоёр зохиолоос сэдвлэн бүтээсэн сонгодог мюзиклийг Францын хөгжмийн зохиолч, хөгжимчин, найруулагч Жерад Прескурович 2001 онд туйрван олонний хүртэл болгосон нь өдгөөч дэлхийн техник байлдан дагуулсан хэвээр байгаа. Энэхүү бүтээл нь орчин үеийн урлагийн ертөнцид нэгэн шин давалгаа үүсгэсэн төдийгүй хүүхэд залуучууд бүх насныханд театрын урлагийг танилцуулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн театрын сор бүтээл болсон гэж олон улсын урлаг судлаачид үнэлдэг юм а. Ромео Жюлиета хоёр мюзикл нь анх олонний хүртэл болсон даруйда Европ техник байлдан дагуулж улмаар 14 орны хэл дээр орчуулагдсан тавигдж байсан сонгодог мюзикл продакшн уг бүтээлийг Монголынхоо үзэгч түмэндээ төлөвлүүлэхээр бэлтгэжээ. Миний хувьд бол яг хамгийн анхны соёл урлагийн сургуулийн анхны мюзикл ангийг төгссөн. Тэгээд бүжгийн хичээл бол яг бүжгийн ангийнханд ордог шиг ордог байсан. Тэгээд бүр нэлээд форумг болсон байна. Тэгээд ямар ч бэлтгэл ажилд орсон. Тэгээд хамгийн гол нь Уильям Шекспирийн дэлхийн сонгодог болсон сайхан Ромео Жюлиет гэж энэ мюзиклд ажиллаж Ромеогийн дүр дээр ажиллаж байгаад их баяртай байгаа. Тэгэхээр өөрийнхөө дүрийн талаар бас бяцхан мэдээлэл үзэгчтэй байхгүй тийм ээ. Өөрийнхөө дүр дээр нь хэр ажилласан бэ? Бэлтгэл юу н хангагдсан уу? За хангагдагч юу хав аль болох чадах чинээгээр ажиллаж байна. Ер нь бол яг хоо насны хувьд бол надаас би өөрийнхөө насыг бас нэг 5 6 нас дарах шаардлагатай болж байгаа. 20 настай залуугийн дээр тоглож байгаа. Тэгээд тэрнээс гадна хамгийн гол нь би Ромеог Шекспирийн Ромео гэж энэ дүрийг юу хэлэх гэж бичсэн юм бол те энэ дүрээр хүмүүст ард түмэнд юуг ойлгуулах гэсэн юм бол залуучуудад юуг ойлгуулах гэсэн юм бол гэдэг талаас нэг судалж байна. Тэгээд судалгааны ажил одоо дүр дээр ажиллах ажиллагаа бол яг эд явагдаж байна. Энэ бол баг жүжиг мюзикл маань тайсан дээр тавигдчих эхлэн энэ үйл явц бол жүжигчин хүнд явагддаг. Тэгээд яг цэвэр ажиллагаан дээр явж байна. Тэгээд хамгийн гол нь ямар нэгэн уран бүтээл ялангуяа жүжиг мюзикл бол тухайн улсад тавигдах шаардлага гарч ирснээс шалтгаалдаг болов уу гэж би боддог. Одоо сая улсын драмын Эрдмийн театр маань найруулагч Наранбаатар маань бас Наранбаатар ах маань Гамлет жүжигийг тавилаа те. Энэ бол одоо бас яг манай нийгэм, манай төр засагт тулгамдаад байгаа асуудлыг бас хөндөж байгаа болов Шекспирийн Гамлет гэж бодож байгаа. Энэ жүжиг нь бол одоогийн залуучуудын бие биенээ хайрлах сэтгэлтэй үнэнч байх тэр сэтгэлийг одоо яг төрүүлэх одоо тэр ер нь хаана явж байгаа вэ те бие бинийгээ бид нэр хайрлаж чадж гин үү үнэнч сэтгэл гэж одоо байна уу гэдгийг хэлж ойлгуулах гэж ойлгож байгаа тэр үүднээсээ тэр тал руугаа л их дүрээ судалж тэр тал руугаа тоглолтоо ч гэсэн их болж байна. Бэлтгэл ажил бол ерөнхийдөө айгүй явагдаад эхэлсэн байна. Одоо нөгөө хоолой бичлэгэндээ ороод бараг дуусж байгаа. Тэгээд одоо бүжгийн бэлтгэлдээ ороод тэгээд ингээд жүжигийнхаа нөгөө өрөлтүүдийг хийгээд ингээд явж байна да. Өөрөө Жюлиетийн дүрд тоглож байгаа тийм ээ гол дүрийн жүжигч. Энэ талаараа бас үзэгчтэй бяцхан мэдээлэл өгөхгүй юу? Уильям Шекспирийн тий алдартай сонгодог классик тийм Ромео Жюлиетд мюзикл тоглож байгаадаа маш баяртай байгаа. Тэгээд энэ жүжиг маань хамгийн гол нь нөгөө ерөнхийлөгчийн ивэлдаар тэгээд Монголд анх удаага мюзикл Монгол хэл дээр явагдаж байгаа. Тэгээд Монголын хамгийн анхны мюзиклийн нэмэгтэй дүрд тоглолт энэ сайхан жүжигт тоглож байгаадаа бас маш их баяртай байгаа. Охин үрмээ би харамсч байна. Би шаналж байна. Мюзикл монгол хэлээр дуулагдах төдийгүй ингэснээр Азид анх удаа анхдагч Дэг Жаяг бүрэн ихээр нь тоглосон орон болж дэлхийн урлагийн түүхэнд тэмдэглэгдэх нэгэн шинэ үйл явдал болохоор онцлог юм. Түүнчлэн энэхүү мюзиклийг туйрахад дөөр, драмын урлаг, рок попын төлөөлөл нийт 60 дуран бүтээлчд оролцох юм. Тэдний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд Монголын урлагийн ертөнцид цоошин хуудас нэгнэ гэдэгт уран бүтээлчд нь итгэлтэй байна. За Ромео Жюлиетийн нөгөө мюзиклийн одоо Жюлиетига буюу Каплет гүнгийн одоо дүрийг бүтээж байна. Тэгээд сар гарангийн өмнө одоо энэхүү дүрийн одоо текст одоо тий нотыг авсан. Тэгээд сургууль хийгээд ерөнхийдөө одоо нэлээд одоо бэлтгэл бол хангасан гэж бодож байгаа. Францад 2001 онд тавигдсан Жерад Прескуровичийн Ромео Жюлиета мюзикл
мюзиклийг монгол хэл дээр үндсэн их зохиогчийн хөгжмийн дагуу монгол хэл дээр орчуулан тавих бэлтгэл ажил маань манай классик мюзикл production 2 жилийн өмнөөс энэ төслийг хэрэгжүүлж ажиллаж эхэлсэн. Одоо уран бүтээлчдийн маань бэлтгэл сургалт 70 80 90%-аа хүрчээ байж байна. Энэ маань юу хэлэх чинь тэгэхээр классик манай сонгодог мюзикл production маань Gerard Briscoe-ийн Hermes-д мюзиклийг үндсэн их хөгжмөр нь Монголынхаа үзэгчдэд монгол хэл дээр болгуулж энэ мюзиклийг бүрэн гэхээр нь бэлэг барих гэж байна л да. Тэгээ энэ уран бүтээлд нь өөр мюзиклийн жанрынхаа хувьд энэ уран бүтээлийн гол дүрүүд маань 14 гол дүр бичиж байгаа. 14 гол дүрийн ихэнх нь манай страт pop дуучид нэртэй алдартай манай нэртэй дуучид орж байгаа рок попын залуу дуучид мөн дээр нь бас тийм ээ улсын дараа мэдрэмж театрын залуу улсын дараа мэдрэмж жүжигчин дөөр бич гэдэг театрын хосол дуучин тий дөөрийн театр драмын театр рок попын дуучид бүх зэргийн дуучгийн чуулгын нийт найрал дуучид бүжигчид оролцсон уран бүтээлээ гэдэг Монголынхаа улсад монгол хэл дээр өрмөжлөлтөд мюзиклийг Gerard Briscoe-ийн монгол Gerard Briscoe-ийн өрмөжлөлтөд мюзиклийг монгол хэл дээр тавихад Монголын улсад бэлмээр хад бэлэн болоод байна л да. Мюзиклийг туурахад Unitel Group ерөнхий ивент идэвхжээр ажиллаж Монгол Францын соёлын төв, улсын дөөр бүжгийн эрдмийн театр, драмын эрдмийн театр болоод бүх зэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид, рок попын дуучид хамтлагууд хамтран ажиллаж байна. Яшрамд дууртахад сонгодог мюзикл продакшны уран бүтээлчид 2008 оноос Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог урлагийг танилцуулах ажлыг эхлүүлэн Европын хөгжмийн нэрд гарсан шинэ үеийн зохиолчдын бүтээлийн дээжис 2008, 10, 2011 онд хөгжимт театрчилсан тоглолтыг зохион байгуулж ирсэн.